Гинж хотойлгон наадах дэлхийд ганцхан Монгол наадамтай билээ бид. Хүү төрвөл барилдана, хүлэг төрвөл уралдана гэж бэлгшээдэг билээ бид. Алтай хангааг өндөлзүүлэн хүлэгмөр дэргсэн, аралж эцдэг хүчнүүд хангар дин дэвэлтэр дэвсэн, уухай цэнгэлийг хадаан сурын зүрхэ баяссан, улас Монголын минь бахархал, баяр наадмын хямрдар, манлайн баясгал нэвтрүүлгээ төллүүлээ. Төрийн наадмын бүг амилж авахлан бүрдүүлж, Монгол наадмын манлайн баясгалан болсон Монгол улсын үжид зан Чогсмын бат зэрэг. Одоо хүүхд байх чинь юу яадаг? Сумын баяр наадам дээр чинь. Тэгэл бүх үсгэл ингээл бүх төртөө хүүхдүүд ингээл сумын наадам нэгийн даваа эхэлж чинь очино. Манай нутгийн бас дахын сумын заанууд засуулууд чинь заа гар гэлдэг. Тэгэл хараад гардаг. Нэгийн даваад гарч унчаал дахиад нэг хүн байхгүй дахиад гүгээ гардаг. Тэгээ хүүхд байхдаа ч бүх болох их сонирхолтой байсан. Тэгээ би чинь 8 төгсөж жилээ би чинь суманд 4 давж 5-ын даваад унжсэн. Тэгээд тэрнээс хойш ирэн суманд ирнэ. Нэг 17 18 хүртэл ирнэ. Суманд болсон барилдаа аваа тахилгын наадам тэгэл бүгдэнд нь л очиж л барилдахын хүсэл мөрөөдөлтэй. Тэгээ яжт маань одоо манай багш маань хөрхий хүч спорт рууны тамирчин улсын начин залтай байсан. Тэгээд намайг харин дуудуулаад за чи бүх болно. Хилийн цэргийнхэн одоо ингээд бүх болох гайгүй хүмүүсийг шалгуулж авч байгаа юм байна. Чи аймаг дээр ороод ирж гээд. Тэгээ би чинь сумаасаа манай отгом иргээд аавын сумын занцалтай өвний хүүхдэд. Тэр отгом ир тэрийг аймаг дээр ороод аймагт анхудаа ч барилж илээ. Тэгээ анхудаа аймагт ч өрөлдөд. Тэгсэн дашчинд нач манай даваадлаа нач даваад оч харцах манай багш дөрөв ирсэн байсан. Би ч одоо багшаасаа одоо гадна анхны улсын золтой гадны хөгчдүүд 93-ыг харж байгаа шүү дээ. Тэгээ ташнуудаа чинь нэрвч их өндөр хүн даваад оч харцах чинь жоохоо юм байна. Гинэ жоох юм ч та юу шалээгүй шүү дээ. Тэгэл аймаг дөрөлдсөн дөрөв төлдлөө одоо үзүр дөрөнд би үлддээ гэсэн надад тараал. Барайл авсан зүйлс бүх үеийн зүйл чулуу шиг юм аа. Тэгэл аваад оч харцахт унчаал. Тэгэл яг наадам барилдаа тарлаа дижитал чинь тэн дээр орой нөөжсэн дачимстай чинь. За чамайг хүч спорт руунд чамайг авнаа. Чи ямар ч хүч бодож бэлтгэл хийгээд наваа манай багш хэлээл. Тэгээд би чинь 4 сард хаврд чинь 4 сар тэр барилдаа мочсон 5 сар гээд би чинь нааш Улаанбаатар явжсэн. Манай нутгийн бас нэг гончиг гээд одоо нэг Камазын жолооч ах байдаг байсан. Тэгээ гончиг ахтайгаа 3 хоног чандамнаас ховдоос наашаа гар тавих гээд хотдоож ирчээд. Тэгээ багш маань намайг энэ баяа машуунаас авсан санагдаад байна. Баяа машуунаас айлын гаднаас ирж аваад ирсэн. Тэгээд би багшиндаа яваад орцсомоос очлоо хонлоо маргааш өглөөн л гэсэн тэгж байна. За өнөөдөр барилдаантай бацаргаа явнаа ойлоо л гэж. Тэгээ хамт яваад юу багш одоо барилдах юм уу гэдэг чинь. За чи барилдана. Ял. Тэгээд ойлоо очоод ордонд одоо хууч спортын ордонд очиж барилдлаа. Тэгээ барилдсан чинь нэгийн даваанд энэ Цэнхрийн Батбаяртай таард юм аа. Тэгтээ ямар хүнтэй таарж байгааг ч мэдэхгүй шүү дээ. Нэг л улсын золтой хөлтөд таарлаа, ажиллаа. Тэгээ хоёрын даваанд Ширнэнгийн Батгийг хаялаа. Ширнэнгийн Батгийг бол таньж байгаа. Мэдээд байгаа. Тэгээ би ч одоо хөдөөнөөс давхиж орж ирэнгүүтээ хоёр улсын золтойг хаяад 3-ын даваанд хадавар хамалж унжсэн юм аа. Тэгэл би чинь оройн ирээл заатаа ирнэ барилж болох юм аа шүү гэж бодлоо. Энэ улсын золтой хөлтөд барилдах юм байна гэсэн юм бодлоо. Тэгэл тэрнээс хойш тэр барилдаанаас хойш бүтэн жил заалны барилдаан дээрээс нэг давсангүй. Тэгэл би бодож ирсэн. За та энэ ирнэ. Яаж хичээж үзээч ирээсээ давдггүй дээ. Бүтэн жил шал арчлаа. Тэр нутг руугаа явдаг ч юм билүү гэсэн бодоод.
Тэгэл одоо ингээд би бодохоор тэр барилдаа тэр мундаг хоёр улсын золтой өхийг анх удаа хөдөөнөөсөө жайчаад тэр надад их том урам хайрлаж ирсэн юм аа. Алс баруун хязгаар олон ясны өлгийн ховд нутгийнхөө Батцэргийн бүхийн амьдрал төл тавьсан түүх энэ буюу бүхийн хөдөлмөрийн онцгой шинжийг агуулсан ачт багш нь түүнийг тун зөв таньж тэр хэрээр бэлтгэл сургууль гэдгийг ч эрчимтэй хийлгэж байжээ. Тэр үуч одоо яг 92 он 93 он чи жинхэнэ хүчийн зааланд бид нар ч яста жинхэнэ багш нарыг нүдүүлдэг байлээ л дээ. 90 бэлтгэлийг бол одоо 90 сайн хийж одоо сайхан амжилт хүлээж аван шүү дээ. Тэгээ миний багш чи 90 хилдэг үг нь бол хүнээс хилээд авч бэлтгэл хийж ажил хүнтэй дүүцэх хэмжээний барилтын шүү ши гэж хэлдэг байсан. Бид нар ч одоо өглөө 9 цагаас бэлтгэл эхлээл 12-д дуустав. 12-д дуусаад нэг гээл ирж одоо автобусанд тавигдаад автобусын суугаад эхэлж яваад ирнэ шүү дээ. Тэгэл 2-3 цаг хүртэл хоолундаа идэл 2-3 цаг хүртэл хөвдөж байгаа. Тэгээд 4 гээл шиг бэлтгэлээр очиж ордон дээр бид нар ч нөгөө хөдөөс ирсэн болох дээр бид нар ч бас хөл гарт явна моож байхгүй. Хөл гарт амархаа алдна, онгодон амархаа явна. Тэгэхээр нэг чөлөөтэй дээр нохуулдаг. Манай өсгөө сумья энэ удаалагч манай хойнд батгах намжилт орж бумаах гэдэг эдгээр чинь зүйлс та бид хэдий чинь нэр байхгүй бямдарч идлэгдэг. Зүрх адуу явж байгаа шиг л өстэй бямдарч яд ороод ирлээ гэдэг. Тэгээд эдгээр чинь бид хэдий арай тулгад арай нэг жоо барьцтай тулаастай гэж боддог юм нэг нэгээр бариад байгаа. Тэгэл хан шинж. Тэгэл манай багш орлоо. Уртаас нь явж барилж ингэж барилт гээл. Өдөрт 2 үлтгэл хийдэг. Гэхдээ би арай бас нөгөө хэдэг бол арайж илүү байсан. Илүү үлтгэл хийдэг байсан. Би ч 7 гэж гарч тавих гээл. Одоо манай бурхан болчлаа манай өвгөн багш. Өвгөн багшигаа гэрээс нь аваад би ч 7 гэж заал руу тавьчих жолд 8 гэж заал руу ороод тэгээд 8 гэж штанкийнхаа заал руу ороод 9 сагс хүртэл хүчний бэлтгэлээ хийгээл дуустав. Тэгээд миний хувийн бэлтгэл болж шít. Тэгээд 9 сагст би ингээл штанка дуусаа гаргахад манай хэд ороод ирсэн. Хувцас сууж идэв. Тэгээд штанка хийж шууд орчдөг. Тэгээд бас нэг яг сургууль соёлоо төгсөө би чинь үйлдвэр гэдэр ажиллажсэн. А нөгөө хэдэг одоо арай эрт нэг жаахан хар ажилд нохлуулсан. Арай нэг ачаалт ах чадвар надад идэв байсан шиг байна. Сайн багшийн ачаар сайтар хөдөлмөрлсөний үр дүнд ямар амжилтанд хүрч болдгийг яруу тодор үзүүлсэн хүн бол Жогсмын Батцэрэг. Бямбдар жогсийнхаа итгэлийг алдалгүй дааж анх 1993 онд цэргийн начин цол хүртжээ. Хамт хичээллэж байсан үеийн нөхдөөсөө хамгийн түрүүнд бүхийн цолонд хүрсэн тэрээр дараа жил нь 1994 онд цэргийн зам болж тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан өдгөө Монгол улсын дархан авраг өсөх баяртай 2 жил дараалан цэргийн наадмын үзүүр түрүүн шалгаран барилдаж өвдөг ширууджээ. Тэр үеэс л Батцэрэг хэмээх нэр олны танил болж бас хавирах мэхээрээ алдаршиж байсан юм. Би ч одоо анхлаад баруун үрдэг байсан дээ. Баруун золгож барилдаг хөвгдөг байх та. Нэгсчил багш нэг өдөр чи солгоо барилт сур гээд. Тэгээ солгоо өрдөг болгоод тэгээ чи хөл урттай хөл мөх сайн хийж зургаал. Миний шилбич зүгээрээс тэм болтол хавдтал юу яадаг вэ? Хөшгөлүүлдэг байсан манай багш. Өдөрт баг 400-500 хаврын шүү дээ. Сүүлдээ чинь ингээд шилб хавдаад ирэхдээ ингээд шилбэрээ нэг юм ороож аваад өдөржингөө юм хавраад зогсож байгаа. Тэгээ нэг үтгэл одоо хүссэн хүсээгүй бодсон бодоогүй гэж өөрөө мэдрэмжээр хавирдаг болсон. Багш юм зааж өгсөн мэхтэй өргөв. Олон сайхан наадамд хэрэгээ өгсөн мэхтэй өргөв. Манай үеийнхэн дийдэг байсан шүү дээ. Йоо багийн нэг дахир хөлнөөс нэрээс харсаар байгаа ч юу ч хийж чадахгүй юм чаа. Олон сайхан бөхчүүдээс дутуу хийж унжил байсан. Би одоо улсын баяр наадмаар 5-5 одоо бүр хүний ард нь гарчаа тэгээд хаягтай байж нөгөө сурцсан юм чи явж ингэж хавраад тэгээд өөрөө альтрын унтсан шүү дээ. Тэгээд одоо хүний суулсан мэк гэдэг чи одоо ер нь яг л нэг бодож ордгоо шүү дээ. Эрхтнээсээр л яваарчдээ шүү дээ.
1995 он Ардын хувьсгалын 74 жилийн ой Цэргийн зам Батзэрэг дөрөв давж Монгол улсын начин цолны босгонд тулж ирлээ. Тэр наадмын 5-ын даваанд Монгол улсын начин зохиолчрын баян мөнхтэй залуу бүх байхад нь тунж барилдаад өвдөг шороодсон ч дараа жил нь Ардын хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмаар Монгол улсын начин цол хүртсэн юм а. Тэгвэл өөрийн багш Монгол улсын зам Чадраулын Бямбад оржоор 5 давж байсан бэлгшээлтэй. 5 давчаал ингээд орой явж чад. Цавч ингээд нэг Монгол улсын начин болчлоо шүү дээ гэж бодохтой. Хөөрөл баярлал. Ховд аймгийн Чандамсмэр харьяат Цэргийн начин Батцэрэг улсын зам Бямбад оржоор 5 давж Монгол улсын начны болзол хангаад туг тойрч өгнө. Намайг одоо бас барилдж явах үед мэн бас миний барилдааныг бас дэмждэг нутгийн зоол ах дус чинь тэгэл бүгд л тэнд чинь зүгээр наваа начин болчиход их чинь бүгд орол зүглээж аваад үжиг сайхан шүү дээ бас цол аавна гэдэг л сайхан. Цол дагаж бэр гэдэг. Улмаар улсын цолтны игнэнд багтсан залуу начин Батцэргийн амжилт өдрөөс өдөр төсөж өөрмөц олон амжилтууд гаргасан. Тухайлбал Чансан өндөр бөхчүүдийн даваа хөндлөх барилдаанд Монгол улсын начин цолтойтой төрүүлж тухайн үедээ шууган тарж байсан нь өхрийн хорхойтнуудын сэтгэл тодхон байгаа лавтай. Тэр чи анхны их сорилго л доо. Их сорилгыг чи нэг цомтой болгоод. Тэгээ уулан дээр их сорилгоо чинь цод олгодог байсан шүү дээ. Тэгээ сорилго барилдаа цомтой барилдаа гингээд 128 бүх барилдаа 128-аас 64 болгоод 64 эргүүлээд 32 хооронд тойрог үзүүлсэн байхгүй. Тэр бас их сайхан барилдаа болж ирсэн шүү. Тэгээ би тэнд түрүүлж тэр анхны цомыг авч ирсэн. Гамбат битэр нэг унаатай, Багаавар 2 унаатай. Цэрэн бунцэг 2 унаатай. Ган тогтогч нь 3-4 унаатай. Сүхбатны 2 унаатай. Тэгээд бид хэд л сүүлийн 4 бүх дахиж тоорондоо тойрол. Анхны цом авч ирсэн. Би тэр цомдоо хайртай. Тэр цомоо их бэлгшээд. Жагсмын Батцэрэг зааныг ямар үед ямархан хүчтэй өрсөлдөгч байсныг илтгэх олон барилдаанууд бий. Баяр наадмаар баргийн хүчтнүүд түүнийг хамуулж чадахгүй бэргэж тунаанд үлддэг байлаа. Тодорхойлбол тэр их баяр наадмаар Монгол улсын зан од гэрэлтэй 3 жил дараалан 3-ын даваанд тунж барилдаад авсан байхад Монгол улсын дархан авраг Агуан Самдангийн Сүхбаттай 3 жил дараалан төрийн наадмын 5-ын даваанд тунан барилдаж байсан гэдгээ. Манай огчтой характертай л да. Адилхан хүчтэй бацраг өгөл. Хүний чи манай огч юу биднийг амар хуцлаа шүү дээ. Би нэг юуны барилдааны билетээ байж нэг Сүхбат намайг хонгодоод нэг сэрэл болгох юм аа. Тэгэл тэгс чинь тэгж шүү. Адилхан өгчтэй бацраг. Юунаас нутд юм бэ? Гараад алдсаа чи надад гэж. Үгсэнд нь чи надад нэг бихэнд 2 онд хийнжээ гэл. Маргааш нэг заалны барилдаанд Сүхбаттай daарлаа. Тэг яаж яваад нэг хөшөглөө орсон юм. Сүхбатийн нүрээр яаж наад юм аа. Тэгсэн манай багштай тэгэл ингэж л оролдог байхгүй гэл. Сүхбаттэй чинь бас их олон таарч яасан. Улсын баяр наадамд 3 таар нэгдэг чинь бол одоо бас нэг хүний хувьд бол 3 жил өмнө гэдэг чинь бол одоо бас л спорт чинь тэгэл цаг хугацаатай шүү дээ. Тэр үед ч одоо миний нас ч одоо бас нэг 26 27 8 хүрсэн байсан нөө. Заам болох гээд өдөө үзээд үеийнхэн одоо бас бүгд заам болоод авраг болоод заам болж байна. Заал болчих юм сайн л боддог байсан л дээ. Тэгэл Сүхбаттай дараал унаад байдаг. Тэг хамгийн сүүлийн тунаан дээр Сүхбаттай унчаад уяачдын наадам дээр маргааш нь барилдахгүй яваач чи Сүхбат шинэ арслан улс төрүүлсэн. Тэгэл талбай дээр таарлаа. Тэгсэн хөргөмт наваа тэрж явал за онж юм. За миний өгш одоо л чи нэг өөрийнхөө хүсч явдаг тэр заан цолондоо чи нэг
заан цол аавда живдэл тонохгүй байлгүй. Одоо гişний том цолтойг олчлаа. Бас нэг үеийн бөхчүүд чинь сайхан шүү дээ. 2001 он ардын хувьсгалын 80 жилийн ой. 1024 бүх зодгосон дэгшөөн жилээр тэрээр урамтай сайхан барилдаж Монгол улсын заан боллоо. Тэр наадам түүний сэтгэлд хамгийн дурсамжтай тодхон үлджээ. Аргачгүй юм. Төрийн наадмын төв асар, төв цэнгэлд хүрээлэнд төрийн 9 хөлт цагаан туга 7 удаа тойрно гэдэг амаргүй даваа. 2001 онд 7-гийн даваанд би ингээл бас л доошоо тунаад очихдаа гэж удаад ингээд сууж ирчихсэн хөргөнтэй. Бонцгич одоо бас улсын баяр наадмын төрөө зөрүүд гэж ярьж байсан шүү дээ. Тэгээ би тавигдсан чашаараа сууж ирсэн. Бодвол нэрвчлээс юм аа. Тэг чи манай зэрэг мөцг наваа ингээл араас нэг юмэрэ бариад авдаг байхгүй. Ингээд яас чи манай бонцг. Өш. Юу гэж сууж байгаа юм чи гэдэг чинь. Үгүй яхад тавигдтаа сууж ирдэг гэсэн чинь. Чи яаж ийн гээл чинь. Шинжлэлийн доошоо энэ сууяа 6 дахь хоёрын нэгтэл юм уу иймэрхүү юм болох юм шиг байна гэсэн чинь. За. Минийгш хүндтэй илэр бич байгаа юм. Чи заам болооч гэдэг. Бас үеийн юм чи сайхан шүү дээ. Онжуудар чинь. Бас хөрхийм навагас ингээл бас тунж мунаал ингээл доор дээр унаал бас ингээл үеийн хөрхий энэ нас тэг заам болчих шиг боддог байсан шиг байна. Бас хүн ч бас хүний мондод мөлөмж шүү дээ. Ховд аймгийн Жандам сумын яриа сүүгөө чемпионыг улсын начин бат зэрэг улсын зан сүх утаар 6 давлаа. Тэр жил Арангагаас нэг 6 даваа гараад ирдэ. Аймгийн аслан 36 даваа гараад ирдэг шүү дээ. Тэгтний явахтаа бас ингээл нутгийн ард юм бас сайхан хүүхд гараад ирлээ нэг үсэн додоо давлаа заан болгочихъя гээл. Мөнгөрдөө аслан гаваад нутгийнхаа нэг үдээ заан болгоод гэсэн юм бэл. Тэгсэн аслан за яах анхудаа бас 5 давж 6 давж байгаа хүүхд наадах жишээ олон зөндөө олон барилтаа байгааз би яах вэ ховдын бацрыг хөрөх авчих олон жил өмж барилдаж байгаа. Одоо гэрэл улсын зан ган болдоор долоод ууж Монгол улсын зан солын болзол англаа. Ховд аймгийн Жандам сумын харьяа сүүгөө чемпионыг улсын начин бат зэрэг улсын арслан мөнгө хэрнээр долоод ууж улсын зан солын болзол англаа. Тэгээд намайг 7-гийн даваад авч заан болгоч. Мөнгөтэй аслан гавшин заан болж ирсэн шүү дээ. Тэгээд тэр наадам заан болоогүйсэн бол одоо тэгээд яхаас юм бэ? Юмны дээр тохиролыг таасан юм байгаа ч тийм. Сайхан заан салавчлаа. Нэг үеийн зэгсгэн байгаа нэг сайхан авраг арслан гутта бас нэг үед бүх болоод тэр дүүс тунж унж явж байгаад бас өөрийнхөө өсдөг нэг заан солоо аавна гэдэг бас сайхан шүү. Гэтэ бас үгт бас л уран штэ. Үнэхээр бас нэг тэр нэг Монгол бүхийн тэр гайхамшигт хөлбөрүүд мэхэвдэг бол хийн штэ. Тэгээ сүхт чинь одоо харахад ингээд нэг ийм
сулбурдоо мөртлөө ингээ бариад золгоод авсан хүнд их сулбурдоо. Тэгээ барилдаан дундаа хийж байгаа мэхэндээ аягүй тесэрдэг байхгүй. Сумын озартаа ингээ барилж байгаа үед за бас золгоон дээрс чи үгүй хутган дээ. Шуудгнаас үгүй хонгод ч мэдэн дээ. Ийм өсгөөдөө бол золгоон давууж үж мэдэн мордож мэдэн таймтай ч бас сүхөч юу хин тэмдэггүй байдаг байхгүй. Манай гамбачууд бол барныг аслангаар тогтохгүй юм тийм байсан шүү дээ. Би бол гамбагаа бас тийсээ хавраг болчих байх гэж боддог байсан. Пунцчгийн жуудаг их болох дээр хүмүүч ч мэдэн тогч ч мэдэн бас эвгүй шүү дээ барилтаа мохоо хурц. Аймаг тесэр мэхэндээ их тесэрдэг. Би ч одоо Анита улсын баяр наадмаар таараагүй. Заалдамтгийн барилдаанд бол олон таарч байсан. Эвгүй. Сайн бүх. Тэр сайхан аваргын хүүхд одоо мондогч байлгүй яг. Түүний төрж өссөн тоонот нутгаас Монгол улсын зан 3, Монгол улсын харцаг 1, Монгол улсын ачин цолтой 5 бүх төржээ. Өөрөө Бямдар жогшийнхаа цолонд хүрч өнөөдөр бүр сайхан дүүн Монгол улсын зан цолтой зодоглож байгаа бол дууган хүүн наран улсын наран тойрог дэржэнэ мэрэгжлийн сумаа өгөхөөр хүч үзэн барилдаж байна. Батцэрэг зан өдгөө барилдахгүй байгаач багшийн эрдэм шавьдаа гэдэг төмөн үннийг батлан харуулж залуу үеийн бөхчүүдийг бэлтгэн гаргах үйлсэд хүчин зүтгэж булган сүүлээ харилсаар байгаа билээ. Багаас ахыгаа харж, олон сайхан бөхчүүдийг харж, ах шигээ бас сайхан улсын толтоо сайхан болыг бөхөлөө гэж багасаа бас хөсч мөрөөдөж ирсэн. Тэгээ бас ахыгаа үргэлжлэл болоод удмаа залгаад бас баригдаж авч байгаад бас миний хувьд баяртай байт юм аа. Ахтай хэлээд би энэ сайхнаг ер нь аваа юу яхаа. Би хоттой биш бөхөөлгөө гэдэгсэн. Манайх жаахан дур мото өөрөөсөө жоо олдуулах. Дур мото. Би хүүгийч нэг сайхан улсын цолтойг болгох тань дээр авчирээ гэдэг. Та надад атгаал хайчих гэдэг. Тэгээ одоо бас бүх гэдэг юм чинь бас спорт гэдэг юм чинь цаг хугацаатай байдаг. Бас нэг араасаа бас нэг өөрийнхөө гэр гал боломтоосоо бас нэг удам залгасны сайхан ямар ч цолтой өгөх намаа байхгүй. Ямар ч нэг миний араас гараад ирэхэд ийм юм бол гэж би харж ирсэн. 2007 онд би 10 жилээ төгсөөд ховдын нэгтлэнгийн ангийг авцсан байсан. Тухайд Бацаргийнх 100 очоод би чамаагаас нэг сайхан улсын золтой бөхөөлгөё гэж хэлээд бас наашаа авчираад бас бэлтгэл сургуулж хийж эхэлсэн. Яг дагуулж бэлтгэлээ хийдэг байсан. Манай эдэхүү начид чинь миний онжив шүү дээ. Эдэхүүдээ авч өгөөд за чи энийг нэг өгшөө нэг юм зааж өгдөж. Би нэг хажуундаа бос үед миний дагуулаад зөв суул бэлтгэлээ би хийдгүүлээ. Чи ер нь бас нэг ингээд энэ авраг дээр сургуульд оруулж байгаад бас нэг яг хажуундаа аваад миний өгсөн жаа хийлгээд гэдэгсэн. Шаваа болгож яв гэд. Тэр монжуудаа нэг хадагтай авч өгчээсэн. Манай эдэхүү ч мондголд. Би ч одоо 2007 онд анх Бацаргийнхын дайраад гэрт нь амьдраад 5 жил амьдарсан. Тэгээ улсын золтой, улсын начин 2012 онд би улсын начин болоод анх за би улсын золтой одоо миний дуу улсын золтой хөх боллоо. Одоо миний дуу бас тустаагаараа сайхан амьдраа гэдэг. Бас өргөх тусгаарлаад бас тий явсан. Тэгээ би ч одоо ахыхаа бас төрснөөс өөрцгөл бас том залуу нэг жавд тий. Ирсэн жилээ бас нэг гэрлүүгээ юмороо нэг үзсэн юм аа. Нутгураа яваа гэдэг. Тэгээ ямар ч ясаа хат энэ олон сайхан бөхчүүдийн дунд ороод өөрөө ч бас бэлтгэлтэй сэтгэлтэй бас хөдөлмөрч болохоор тэгээ ямар ч ясан тэгээд хурдан гараад ирсэн сайхнаач. Энд тэндээс бас эдэн сайхан хүүхдүүд би бас ингээд бэлтгэл сургууль хийдгүүлэл явж байна. Одоо өөрөнгөө уянгийн гантлага байна. Одоо сайхан харцуусал авчлаа. Бүрүү сайхан маань заан болчлоо. Хэдэн маань бүгдээр аймгийн аслангууд болчлоо. Ганцхан одоо бийж гэлтгүүгээр одоо манай энэ ахмад улсын золтой гэж бид нар бүгдөө л одоо нутгийнхаа бөхчүүдийг одоо нэг бэлтгэл хийж чад нэг 14 хоногт нэг ч юм уу сард нэг 2 3 удаа ч юм уу тий. Тэр нь тогтмол очно. Залуу хөгжил заа зөвлөх юм байдаг. Бас олон хүний сэтгэл нийлжиж бас ховд нутаг маань бас
олон сайхан залуу хөгчид одоо араас төрөн гарч ирж байна. Би ч ах トゥ одоо ихээс 11 үлээ шүү дээ олуулаа. Ах トゥ 11 үлээ одоо өөрөө бол одоо 4 хүүхэдтэй байж байна. 2 хүү 2 охинтой. Гэр бүлийн хүмүүс маань одоо дарханд төрсөн. Дарханд 10 жилээ төгсөөд энэ гадаадын дээд сургуулийг төгсөө битээ танилцаад 2 сайхан хүү 2 сайхан охин гаргасан миний анч. Шагдарч өнгөрлөж сайхан босгүй дээ. Эд барилж явж одоо хөргийм нь тэр одоо сайхан сургуульд төгссөн нөгөө сайхан охины чаавал тэгээд би чинь одоо хоолой илгүүлэр хүүхдээ гаргуулаад гэр орноо авч явал хөргийм нь ачааны хөндийг л миний хань уурж явсан л да. Миний хүүч одоо Японд 10 жилээ төгсөөд Японд сургуульд 10 жилээ төгсчээд тэндээсээ мэргэжлийн сумаар орсон. Одоо Макушидын санал үзэж ял та. Хүүгийн маань Дэнзэн самбуу Монгол ирнэ. Одоо Япон нэр нь болохоор Асакуро гэдэг. Миний багш намайг чих хоцоргоо энэ малажхыг өсгүүлэх сайхан байшиг гэж хэлдэг байсан. Тэр чинь 97-8 онд нэг 100 хэд үхэр 100 хэд атуу авсан. Тэгээд тэр маань одоо өсч үржээ дээрс нь ч бас нэмж өрсөн байх одоо энэ Дорнотын тал руу Дорнотын цагаав энэ Баян улс хэрэглэнгийн нутгуудаар Хөлбөмбөрийн нутгуудаар нийт мал мөн аваа. Малтай хайртай. Би ч одоо хотод ингэж ажил ихтэй ингээл нэг жаахан ачаалттай байх үед амрыг гэж бодвол мал руугаа тавьчихдаг шүү дээ чинь. Гэр орноороо жарах юм байхгүй ажилтаасаа шууд гараад уцчихдаг гэж биш. Очоод хитэ адун дээр идэв хүртэйг жаахан тавьчихвал ирэх юм бол тэгэл ном шурч ирэх гэдэг шүү дээ. Одоо сүүлийн 8 жилд энэ нам барилгаар бол явж байна да. Тэгээ барилга руу ороод ирэхдээ бас бүтээн байгуулалт руу ирэхдээ олон сайхан хүмүүстэй танилцсан, олон сайхан хөдөлмөрч усуудаа таарна. Сайхан шүү дээ бас. Олон хүн сайхан шинийг өргөө гэрдэ залдарна. Тэр хүний амьдарч байгаа орчин сайхан мичэд одоо хүүхдүүдээр хотгод тоглоо явж байгаа надад сайхан харагдсан шүү дээ. Газар-газрын хурд гингон цэнхэр төрлөخтэй гадна дотны хүмүүсийн хиймар сэргэх Монголд минь дэнж газрыг хотол зуулж хүчит мөхчүүдэд дэвлээ дэлхий дахныг чимээлэн Монгол наадам эхэллээ. Цэнгэлтлэгцээ үдсэн суугаа нийт Монголын ард түмэнд энэ сайхан баярын мэндийг хүргье. Та бүгдээ маань Монгол өхөө маань босоо цагаан ямар үеийн үед төрчих болтугай. Та бүгд сайхан баярлцгаараа.